хилчин тэмдгээр бэлтгэл ахлагч үлзий гişиг бэлтгэл ахмад барин жавнаар тус шагналаа. Хилчний алдар тэмдгээр бэлтгэл ахлагч Эр Даваажав хилчний алдар тэмдгээр бэлтгэл ахлагч Отгон Баяр хилчний алдар 3 тэмдгээр бэлтгэл ахлагч Иш Батбаяр нар тус шагналаа. Хил хамгаалтанд амжилт гаргасны төлөө тэмдгээр Ахмад Инг цэцэг, дислэгч Зоё, ахлагч Буянхүү, ахлагч Батцог, дид ахлагч Зоригт нар шагналаа. Хилийн төлөө тэмдгээр Ариун Тунгалаг, Батминд, Дайчин алдар 2 тэмдгээр Хошууч Золбоогүү, Дайчин алдар 3 тэмдгээр Хошууч Ариун Болд, Ахмад Пүрвд орж Ахмад Минд Баяр, ахлах дислэгч Цэвэн Сүрэн, ахлах дислэгч Биндрияод, дислэгч Алтан Заяа, ахлагч Батцог нар шагналаа. Ахмад цолоор ахлах дислэгч Төр Амгалан, ахлах дислэгч цолоор дислэгч Анх Баяр, дислэгч цолоор ахлагч Амар Жаргал, дид ахлагч Сугар, дид ахлагч Тогтго Жаргал. Хилийн цэргийн тэг 277 дугаар ангийн шагналаар ахлагч Цагаана, Хилийн цэргийн тэг 257 дугаар ангийн шагналаар ахлагч Баттогдох, тэг 165 дугаар ангийн шагналаар ахлагч Инкманд, Хилийн цэргийн тэг 311 дугаар ангийн шагналаар дид ахлагч Баттүр, Хилийн цэргийн тэг 130 дугаар ангийн шагналаар Оюун Чимэг, Монголын залуучдын холбооны тэргүүний хилчин тэмдгээр дид хормдоо Мөнгөн Шагаа, ахлагч Минд Баяр, банк санхүүгийн тэргүүний ажилтнаар Ахмад Дэмбэрэл Нямбуу, аймгийн хүндэт тэмдгээр дид хормдоо Баярхүү, дид хормдоо Инкватор, ахлагч Уран Чимэг, Цэрэн Чимэг, Дэлгэр Цэцэг, Бямбас Сүрэн, Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын шагналаар Нарын Жаргал гэх мэт бусад байгууллагуудын шагналаар тус ажилтан албан хаагчдыг шагнаж урамжуулсан байна. За бид энэ хоёр даргын дур 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэж ирсэн. Өчигдөр оролцсон бид ойрын 4-5 дугаар заставаар мөн хоёр харуулгын хатнаар зэрэг дайралтайгаа уулзсан. Бидний ажил дээр байртай танилцсан. Бич үүсгэж байгаа үйл ажиллагаатай танилцсан. Ингэж явж ирлээ. Манай эсрэг дайралтын сэтгэл зүрх санаа сэтгэл сайхан байна. Эрүүл сайхан зэрэг болж байгаа байна. Мөнгөтэй зүстэй зайтай нэг байдлаа байж үүгээ сайн үзэж байгаа байна. За энэ үйл ажиллагаа бол та бүхэн хичээл зүтгэл та бүхэн хөдөлмөр чанар гэж бид ойлгож байгаа. Ингээд ойлгож тазаатуулаад хэдийн наадын зүйлс тавтааны нэг хамтаанда үсгэлэнгийн өсгөн данан газар зэргийн штаб тослын зүйл үнэсээр гаргуулъя. Би надад хасагчтай зураг болоо аруулсан үнэхээр хэрэг 500,000 төгрөгийн баталгаа. Тэрсэг болоод үсгэлийн багтаа нөхцөл совтын дэсэгсний баталгаа. Нэг томчс ажилладаг юм учраас ахшилсан ямаас тэргүүний ахчлуудыг цагийн зөвшөөрлөөр батлан болгосон боломжтой дагуу зарим хүмүүсийн яа. Энэ нэгэн чимэг батлангаар салбарын сайдын 2014 оны 7 сарын 45 дахь тушаалаар дайчин мэтр 1 метр шагнасан. Тэргүүний дайчин 3 метр. Тэтгэвчдээ ачиг шийдэмээ таны хүнтэй дайсан. Yeah.
хэлсэн. Мөн тосын зүйлсэн тусгай юм газар. Өөрөмжид туслын нэг байна. Аад урдгаар цайдугаар хэдийн 19 дугаар анги төлөөлж байгаа. Ингээд 19 дугаар ангийн дурсамжийг амжилтанд зөвгөө. Хурандаа хийж авсан дэгчтэй сэргийн аяны улаан төвийн олонд хэдийн 19 дугаар ангийн төрийн өмчит үйлдвэрийн газрын хамт олноос Монгол Улсын Баатар Бэлгийн аяны нэрмжит хэдийн 245 дугаар ангийн хамт олонд түүх 40 жилийн өмнөх тохиолдлын их хурлын дархан хэлийг хамгаалах нэр хүндтэй албанд амжилт гаргахыг хүсэж дурсамж үнэнгүй зүйл гаргуулав улсын хил тайван байж хэвчлийн яруу алдар бадардаг Улаанбаатар хот 2016 оны 8 сарын 1-нд дурсамжийг 2 сая төгрөгийн хамт захиж гаргуулъя. Хилийн цэргийн тэг 245 дугаар ангийн 40 жилийн ойгоор бусад байгууллагаас гардуулсан шагналыг дурдвал Хилийн тэг 119 дугаар ангийн шагналаар Хилийн цэргийн тэг 245 дугаар ангийн барилга орон сууц салууны дарга төмрийн баян далайг ахлагч соёл долгиом ахлагч бүрүүсрэн эд ахлагч иш мягмаржав энгийн ам бүсрэн нарыг шагналаа. Бидэнтэй мөр зэрэгцэж ажиллаж байсан одоо ажиллаж байгаа нийт одоо хэлцтэй төрөх сангийн одоо байгуулагдсан 40 жилийн он баярын халуун мэндийг ишүүлье. Хаавынтай мөр зэрэгцэн ажиллаж амьдарч байсан тэр цаг хугацаа бидэнд дурсамж болон одоо үлдсэн ийм сайхан цаг хугацаа байсан. Тэгээд бас гэр бүлийнхаа хэрэг өмнөөс таавхандаа эрүүлийн харж байгаа сайн сайхан хүлээвчээ. За бид энэ үед өтрүүдийн дараагаар ажиллажсэн нийт одоо өтрүүдийн дараагийнхаа нэрийн өмнөөс хэдийн 1947 дугаар ангийнхаа бие бүрэлдэхүүн хүнд алдрын гацгаанд нь зориулж одоо энэ дурсамж үлдээсэн юм аа. Тэгээд энэ таавханд уншиж гаргуулж ирье. Хэдийн 1947 дугаар ангийн 40 жилийн ойд мандалд нь шууд дүүрэн жаргасан уус нууртай манан болон өшигдсэн домогт их уустай дөрвд баяд талах хотын яснуудын дүүрэн жаргалын хөлбий уус нутагта эсгийгэрт тулганы гадаа бадраас нь тэр үеэс эдүүгээ цагийн хөгжлийн төвчөө хүртэл эх орны манад эгэл түмнийхээ итгэлийг өвөрсөөр уурал түүхийн хуудсыг 40-тэй эргүүлж уухайлан жагсан цэрэг ирсийг 40-тэй жигдрүүлжээ. Хан бүхэн оргил шиг нэгэн зүгт хамтдаа харж хархээ дөрвний уус шиг нэгэн бүл болж эрцэгийн усаар биеийн нөмөрлөн зүтгэсэн эвсэг үтэл самт олмоо баххан дурсаж байна. Алдрын дурсамжид мөч бүхэн 40 жилийн цадигт үлдэж ангийн захирагч хэмээх эрхэм малдраар хамгаалагдсан хорондоо нойлогийн огшоо очир зүйн бүрвжөө заны хийс амарбаягийн хавцгийн лавгагийн адил биш халтрын хөлгөө бригадийн генерал Чаян Дэвагийн сайн түр хорондоо ламжийн бацух өндгөөгийн баярбат хөхийн дандын сүрэн дашцгийн мөнгөнжин авган жавын адил жавын инктор нараас саухны гүнэ үндэтгэн дурсгаа их нутгийн минь амгалан оршиж эх орон чөвгүүдийн жагсаад ариун байж цэнхэр тэнгэрийн орондоо цээл дүүрэн жаргаж амьдрах болтугай гэнэ дурсан гаргажээ. За ингээд данжин захирагч нарын нэрийн өмнөөс таахандаа одоо сая 500 мянган төгрөг одоо байна.
Монгол Улсын Баатар Бэлгийн Гаваны наримжит хэдийн T2 45 дугаар ангийн хамт олонд төв дотруудын 40 жилийн ав тохиолдолон 100-ны мандаа хэлчин Монгол Улсын хөдөлмөрийн Баатар Гэлсэг Шинаар Баатарын Цэдвшийн наримжит хэдийн T2 43 дугаар ангийн хамт олноос баярын халуун дотн мэнчилгээг дэвшүүлж амжилт төтөлөөр ариун аль жаргалаар дүүрэн байхын өдгөө төрөлийг өргөн дэвшүүлээ. Хэдийн T2 43 дугаар ангийн хамт олон 2014 оны 8 сарын 1-нд Атрамаха хүн хэцүү ийм цагийн байдалтай Монголын сор болсон хүмүүсийг ажилладаг байсан. Энэ өдрөд өнөөдөр ч бас сор болсон хүмүүс ажиллаж байна. Өнөөдөр та бүхний үзүүлсэн тэр тоглолт баярын арга хэмжээ үнэхээр сэтгэл төрж улсын иргэд яг ийм байх ёстой шүү гэж бодож ирсэн. Тэр бодлыг гүйцээсэнд туулж их баяртай байна. Үнэхээр та бүхнийг Монгол улсын хэдийнгийн хэсэгт тэр сайхан амгуутараа тэр сайхан оомч хөвч дотор торгон хэдээр нар манхыг хаж явахдаа 45 дуурайгийнхэн ийм байсан шүү гэж бодож явдаг шүү. Тэгээд би энд дөрөвдөгсөн тавлаа болоод бодсон. Бас энэ 40 жилийн 5 жилийн яс хамтаа өнгөрүүлээ. Маш их баярлалаа та бүхэнд хүсье. Тэтгэл наа ууштай. Монгол улсын хадгалах хамгааллыг хамгаалах нийтлэлтэй үргийг олон улсын болон Монгол улсын хуулиар хэлсэн үргээ биелүүлж өнөөдөр 40 нас болсон хэдийн 40 долларын нийт бүрэлдэхүүн та бүхэндээ өргөн болж өнөөдрийн баярын үйл ажиллагаанд нийслэлж өгч байна. Аавар ирэх юм бол 40 настай, хүүгээр ирэх юм бол 15 настай, баруун толгойн натраад өнөөдөр 15 нас болж байна. Өнөөдөр хэдийн 40 доллараас салаад хэдийн баруун толгойн натраад 15 нас болж байна. Магадгүй одоо 1000 гаруй километр участгаас алаа салгаж 15 настай зовлон хэдий боловч өнөөдөр та бүхний өнөөдрийн 40 нас болсон 40 доллар хамт олон үүнийг үтээх гэж одоо үсэн болсон хамт гэж та бүхний одоо бид нар мэхийн ясгад одоо бэлэн байна. Өнөөдөр үүний төлөө та бүхэн бүх одоо үйл хүчээ хөдөлмөрөөр төрүүлсэн гэдгийг ойлгож байгаа. Ингээд та бүхний өмнө цаашдаа өнөөдөр та бүхэн хийх хүссэн болон цаашдын хийх гэж бүх үйлсэнтэй одоо залуу халуун одоо бүх эрсдэлтүүд залуу боловсон хүчнүүд бэлэн байгаа гэж одоо талархан дэмжиж баярын мэдлэг одоо өгөн гэжүүлье. За ингээд төрөлх хөтөлбөрийнхөө гэж бараг хэлж бодохоор хэдийн 40 хөтөлбөрийнхөө 40 жилийн ой зориулж хэдийн баруун толгойн хэсгийн хөтөлбөрийн өмнөд болон нийт 43 хөтөлбөрийн бий үйлдвэрийн өмнөөс та бүхэнд дурсгалын зүйл ойн баяр арга хэмжээнд зориулж 2 сая төгрөгийг одоо өргөн барья. Салгуйшин ярих болсон шалтгаан бидний энэ өнгөрсөн одоо ажиллаж байсан хугацаанд үнэхээр хүмүүсийнхээ төлөө ажил хийж ирсэн байна. Үнэхээр хэл хязгаар байгаа. Хэл хязгаарыг хамгаалахын тулд хилчиж байдаг. Тэгэхээр тэр хэл хязгаар хоосоо орон зай биш. Энийг дүүргэж байсан. Энэ хэл хамгаалтыг зохион байгуулж байсан. Хэлийн одоо төршлийн илрүү шийдвэрлэлийг одоо нэмэгдүүлсэн. Хэл хамгаалтын нягтралыг төрөөс илээ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд байлаа ч гэсэн өөрсдөө чин сэтгэлийг гаргаж одоо нэг хүн байсан ч одоо 10 хүн шиг ажиллаж байсан. Энэ сайхан хилчдийнхээ төлөө энэ хамт олон ажиллаж байсан юм байна гэдгийг бас өнөөдөр хамт олонтойгоо уулзаад өнөөдрийг хүрсэн байгаа одоо байдлыг харахад тэгж дүгнж болохоор бай. Ингээд тухайн үед та бүхнийг удирдан
энэ хил хамгаалтын зохион байгуулж байсан даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс аяндаа өчүүгийн дурсгалын зүйлийг гардуулъя. Миний ус өнөөдөр энд хүрсэн шалтгаан эхнэр хүүхдээ дагуулж ирсэн байдал маань ч гэсэн хүний төлөө ажиллах ямар сайхан байд юм бэ гэдгийг бас мэдрүүлэх гэж харуулах гэж ирсэн шүү гэдгийг бас давхар хэлмээр санагдаад байна. Та бүхэнд баярлалаа. Та нартайгаа үнээр сайхан байх шүү. Тэгээд энэ усын нуурынхаа дууны үгийг каллиграфаар бичүүлээд та бүхний одоо тэр алдрын тасалгаандаа байна үнтгэдэг газраа байрлуулад бид бүхий дуусч яваарай гэж бас энэ уснуур гэдэг дууны үгийг зориуд бичсэн байна. Баярлалаа. Энэ ангийн тогоонд усаж хамт олонтой хөлийн төрчил хөлийн бодлооныг одоо шийдвэрлэхэд бие зэтгэл даран оролцож байсан манай Ахмад гихч маань та энэ төгс 40 жилийн он баярын мэндийг хүргэж ажилд нь амьдралд нь сайн сайхан гэдгийг хүсье яриад байна. Монхийн хэл гэдэг Зоомын төгөлгийн хамт ангиж стартуулъя. Яваасаа. Би 2001 оноос 2007 оны хооронд энэ арчраад болсон. Амэндэрлаа хапж явсан. Штавайжсэн. Бидорнаа нэгэн намайг таньуулсан. Аавт өнөөдөр мой хоёрын тэнцвэрийн төгөөмөсөд орчирсэндээ хоёрын таавэндээ арга хамгийн сайхан эрүүл ачаараа амьдралын үйл хасаасан юусус тэг сайхан үчигасаа гэж үсээрээ таавтаасан намайг торсэж санажаарай гэдэг самрыг 대통령다 통치가 다 대표해 줄게. 비타기 늘 없을 이유. 어떻게 그런다 도서로 들여야 되겠다. 비행했다. 허이만 가서 허이만 가로에 스타일은 너는 스타일이로 복잡한 영화라 진짜가 바위는 하면 같은 얼리스게 준비냐. 미냐나 나측도 쳐서 기둥다 나측도 쳐서 아침에 나다가 짓겠어. 군배선 이내기 옥생기집이 팀사는 약사된 도다 없지만 되게 한약한 길사는 돈이 우리 이제 지금 뜻이지만 아니 그렇지 않고야. Эндэрэн хүрэлцэн ирсэн хүндэд зочид төлөөлөгч таавал Монгол улсын бусад толгойд улсын хэдийн хадшууд ахын байдлыг хангах ариун үйлстэй залуу нас ирч хүч эрдэм мэдлэг оюун ухаан үйл гүйцэх чадвараар мандаж явсан үеийн өдөртөх Ахмад Хилчит Тэгүүлзүүн 97 дугаар ангийн нийт бие бүртгэнд Тэгүүлзүүн 97 дугаар ангийн байгуулагдсны түүх 40 жилийн баярын мэндийг сая сумын эдгээр үндэстний хурд заштарын газрын нэрнээс өргөн дэвшүүлж байна. За манай сумын хувьд Додон толгойн застав, Гогаргаан застав, Хайрхан заставд хамтарч ажилладаг. Тэгүүлзүүн 49 дугаар үйлсний 40 жилээр зориулж сумын зүгээс Додон толгойн застав 500 төгрөгийн хандив, Гогаргаан застав 25 км хэдийн зураг хадгалж сая 500 төгрөгийн тусам тэмдэг гэж ажилладаг. Тавгинд Монгол улсын захын хөлийг хамгаалах үйлсэд нь өндөр амжилт хүсье. Ингээд Тэгүүлзүүн 9 дугаар ангид өргөмжил хадгалсан өргөмжил Монгол улсын баатар Бэгзэн геоны өргөмжил Хилийн Тэгүүлзүүн 9 дугаар ангийн хамт олонд Монгол улсын захын хөлийг хамгаалах ариун үйлсэд шагнад бат сунал хэмжтэй байж үүрэг биелэх чадвараар мандаж яваа танай ангийн бие бүртгэнд Тэгүүлзүүн 9 дугаар ангийн анги үйлсэн байгууллагын түүх 40 жилийн баярын мэнд гişүүд өргөмжил хадгалуулав. Та бүхэн аль өндөр амжилт хүсье. Тавгар өгсөн хүний зүрхэнд яхан багтдаг юм аа. Сагин сумын эдийн засгийн хурд тасгалтай хамгийн аз хүрчээ. Teknikleri küçüldes tarafında yönetilen anlamda mükemmel. Millet gidin o duyduğun dışında kalan bir tanemiz tamamen bir burası üstünde
11 дэх ангийн Ахмад Хөвчлийн нэрийг өмнөөс болон энд одоо энэ 47 дугаар ангид ажиллаж байсан офицер ахлагч энэ ажилтнаа хандийг хамтдан гардуулж байна. Хүлээн авна уу? Түүхтэй ангийн ойлоор давхиж яваад маш бэлгшээж баярлж байна. Бид Монголоос 10 хэдийг хамгаалах үүрэг үүсгэн хамтан хамгаалж байгаа хэлж байгаа. Тэгээд энэ түүхтэй тэмдэглэж байгаа хамт олонтой аялж байгаа аяллаа багийн хөлтөний өмнөөс туслах хавтууд гэсэн. Таавууд аялал үүсгэн автаа хапан богч өргөж оргиж явахын үдэл төрөлийг өрн төшүүлье. Анги байгуулах эсний төв 40 жилийн өмнө баярын халуун мэндийг хүргье. Бор тусгаар Монгол улсын маань хэн чадсгүй дахин хэлхийцгаарыг нэр төртөө хамгаалж байгаа эдийн 247 дугаар ангийн төв 40 жилийн он арга хэмжээнд оролцож байгаадаа миний үеийг би багтаж их баяртай байна. Ингээд эдийн 277 дугаар анги маань бас ялгаагүй энэ ангиас Тусгаар гал боломтой садгаж 1991 оноос отряд болон одоо тусдаа гарсан. Энэ ангийн бие биенд одоо 47 дугаар ангид адуу хааж байгаа зөв хэдэн албаа агч байгаа. Эндээс энэ албаа агчдын өмнөөс одоо ангийн зэрэгч Гундаа Батбаяртай зөвхөн бэлэг ардуулъя. За анги байгууллагаас болон одоо албаа агчдын билгийг бол түрүү гардуулсан байгаа. Ингээд бидний хэдэн нөхдөс нөхөө билгийг гардуулж өгөө. За хилчний одоо амин жуулг хэрэгцэл имэйл хэдийн манааны имэйлийг дараагаар гардуулж өгөө.